Гайг баха. Гайг бах тий. Шинжингээ давтаалаа. За амжилтаа. Баярлалаа. Харин да. Хажууд л MP биш. Тэнд чинь Mobicom-ийн шинэ офис нүүж ирсэн юм байна. Өөзөө. Намайг орж танилцаач гэсэн байна. Цуг орж сонирхолтой. Яа л да. Сонирхолтой санаж байна. Яа. Би хэдэн давсан юм бэ? Офис 10 идчихлээ. Сайн байна уу? Яа. Сайн байна уу? За, сайн уу. За, сайн байна уу? Юу бацгаа? Сайн байна уу? Сэндрэ. Аг аз жаргал гэдэг би төслийн менежер Mobicom корпорацийн шинэ офисын төслийг хариуцж ажилласан. Зөв. За, урилгын дагуу одоо сүндрийг хийж байгаа. Хүрээдэглээ. Тэш нөө бэлтгэлээ дуусгачаад За. байж исэн чинь. Тий. Сайн өндөр. Тавлаг. Нөгөө шоугаа хийгээд л бэлдээл хийч. Би өнөөдөр та хоёрт манай корпорацийнхаа шинэ офисыг танилцуулахаар бэлтчихэд байж. Тэгээд За. бүгдээр 14 давхрт гараад ирсэн байна. 14 давхрт манай гүйцэтгэх захирлын ажлаа нөгөө талд нь болохоор хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газар маань байрладаг байгаа. Энд чинь MPM зохицол бүр. 14-өөс давхар гэхэр чи өшөө догш давхрууд байгаа юм уу? Тийм манай офис ер нь энэ байрлагын нийт 8 давхрт байрлаж. Зөв. Фэшэ. За орё л да ямар гоё юм. Манай гүйцэтгэх удирдлагын багийн шийдвэр гаргаад хурлын өрөө. Хурлын өрөө. Оо яс том юм тий. Одоо манай корпорацтай холбоотой бүхэл том шийдвэрүүд гардаг. За, энэ юуны өрөө вэ? Манай Mobicom network. Сайн байцгаана уу? За, 13 давхртаа гараад ирлээ. За энэ манай давхар миний ажилтдаг давхар байгаа. Манай давхарт манай стратеги удирдлагын газар, санхүүгийн газар хоёр. Энэ сте аяггүй хариуцлагатай чухал давхар байна. 13-ын тоотой аа. Миний өгсөн чинь хамгийн чухал газар нь ажилладаг юм шүү дээ. Ер нь бол тийч хэлж байна. Манай байгууллага өөрөө 1000 гаруй ажилтнтай. Тэгээд давхар болгондоо бас мэдээж хаягдaltaй их бол хүмүүс айгүйх төөрж бодолдог. Тийм асуудлууд их гардаг. Ерөнхийдөө юу яасан бэ те? Дандаа цагаан тэгээ ийм саарал гэгээтэй өнгнүүдийг сонгосон байна те. Энэ ямар гоё хэсэг вэ? Үу, яс гоё гэх юм. Тийм бид хэд тавилга Солонгосын Versus гэх брендийг сонгосон. Тий өөртөө баг очиж үзэж байгаа сонгоо тэгээ авчирсан байгаа. Ерөнхийдөө манай тавилганууд брендийн хувьд гэх юм бол Солонгостой айгүй алдартай. 50 зах зээлийнхэн 50% эзэлдэг тийм томоохон компани байгаа. Тэгээд тий ерөнхийдөө цагаан цайвар өнгийг бид нэлээд цогцолсон байгаа. Интерьерийнхаа хувьд гэх юм бол бид нар бас нэг хэдэн концепт барьж явсан. Тэрний юу гэхээр нэгдүгээр их минимал байдлыг сонгосон. Хоёрдугаар нэлээд эргономик. За гуравдугаарт хүнд нэлээд таатай байдлыг төрүүлэх өнгөнүүдийг бас сонгосон байна. За одоо байгаа давхар маань манай хүний нөөц байгууллагын соёлын газар, маркетингийн газрыг 8 давхар те. Хүш энэ ямар гоё өрөөнүүд вэ? Улаан, шар. Уулзалтын өрөө юм юу? Энэ бид нар давхар болгондоо ер нь ажилчдынхаа чөлөө цаг нөгөө цайгуур бас ганцаараа хаяа орж ажиллах тийм боломжийг бүрдүүлэх гээд Энэ нөгөө клипний зураг аваад боломжтой байгаад байна. Энэ нэр амар гоё өрөө юм. Гоё юм биш. Би орж ирээ тэр нөгөө цэцгүүдийг харсан. Энэ ямар гоё юу вэ? Бас баг амарчмаар юм биш те. тийм ер нь ингээд айгүй дуу тусгаар хэлжтэй. Тийм биш нэрээ. Сайн уу баяраа сонсож байна намайг. Сонсохгүй. За энэ манай маркетингийн газрын залуучууд байгаа. Сайн байцгаана уу? Огтуд бас үнэ те. Залуучууд ч бас байна. Судалгааны хэсэг тэнд манай кандиг хариуцсан залуучууд сууж байна. Залуучууд ихтэй баг те. За манай ажилчдын дундаж насны 25-аас 30. Ер нь 80% нь залуучууд. Энэ өстой гоё хамгийн таалагдсан өрөө энэ байна ёо. Бид нэр инженерүүдтэй зориулаад манай инженерүүд шүн өдргөө ер нь ойр хаалга амар ажилладаг. Тэгээд хонж хаяа ер нь бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахгаа тест хийгээд шүн бид нөгөө хэрэглэгчдэр арай нөгөө байхгүй үед тест хийх байхгүй. Тэгээд тест хийсний дараа эндээ бас амарч ажлынхаа алжуулыг тайлах зорилгоор зориулж хийсэн. За тэгээд наалж болно гэсэн. Бороотой үед бол ингээ эм орчмоор юм ба шүү дээ. Ганц кофе тавьчихвал те. Эм ороо. Маш манай Бэкэ энд шүү дээ. Бэкэ. За, тавлагуу, ажил тавлагуу. Сайн байна уу? Сайн байна уу? За, танах тасархай офстой болсон ба шүү дээ. Найз харилцаа явчих. Гоё юм тийм нэр. За манай хоёр давхарт ерөнхийдөө бид нэр дандаа уулзалтын өрөөнүүд зохион байгуулсан байна. Гаднаас хүмүүс хүлээж авах, за дотроо уулзах, харилцагч нартайгаа уулзах гэх мэт зөндөө олон уулзалтын өрөөнүүд байгаа.
Манай сургалтын өрөө энд байна. Манай сургалт болж байгаа. Соёлын сургалт болж байгаа. Олон залуучууд байна шүү дээ. Эй. За, сайн байцгаана залуучууд. Байцгаана. За, Mobicom корпорац маань маш гоё офстой болсон байна. Та бүхэндээ баяр хүргье. За, манай Азаа бит хоёрт офсогоо танилцуулж байгаа тэгээд. Дэрэг намжаа. За, ажлын амжилт хүсье. За, Mobicom-ийн шинэхэн офсоо танилцуулсан. За да. Маш их баярлалаа. Баярлалаа. За, эхчид ямар санагдав? Надад таалагдлаа. Тэгээд ийм сайхан оффистой болсон Mobicom-ийн ажилчдаа баяр хүргье. Та бүхнээс баяр хүргье. Баяр хүргье. За, ажлын амжилт хүсье. Тэгээд хүмүүстэй мэдээ болгоод дуулгахад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд одоо MPM зохицол бүрэн байрлаж байгаа. Тэрэн дотор Mobicom-ийн будаг хангалсан шинэхэн офис байж байгаа шүү. Та бүхэн зочлоорой гэж өрье. За, бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За, баярлалаа. Баярлалаа. Төсөг шаванд Амжилт. Окей, баярлалаа.